За сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн өдийн амгалан айлтгая. За өнөөдөр бол 2026 оны 4-р сарын 3 баасан гараг. Америкийн нийслэл Вашингтон дэс хотно өдийн 12 цаг болж байна. За өдийн цагаар шуурхай мэдээ хүргье. За энэ бол Америкийн агаарын хүчний F-15 онгоц Иранд сүйрсэн. За ийм үйл явдал боллоо. За Ираны агаарын орон зайд үүрэг гүйцэтгэж явсан Америкийн F-15 онгоцыг Ираны айрам буудаж унгаасан тухай мэдээлж байсан. За тэгвэл энэхүү мэдээллийг бол Америкийн талаас үндсэндээ баталгаажуулж байна. За энэ бол мэдээж Трампын Иранд өрнүүлж байгаа дайн эхэлснээс хойш олон нийтийн анхаарлыг татаж байгаа маш ноцтой мэдээлэл. За энэхүү хэрэг явдал болохоос өмнө бол өчигдөр тухайлбал хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэлээс үзэхэд Америкийн тагнуулын албадын гаргасан дүгнэлтээр бол Ираны байлдааны чадвар бол солроогүй байгаа. Тэр байтугай дрон болон пуужингийн нөөц нь 50% байгаа гэсэн. За ингээд дрон болон пуужин харуулах чадвар нь хэвээрээ байгаа гэсэн. За ийм дүгнэлтийг гарсан тухай хэлүүдээр мэдээлж байсан. За мөн энэхүү хэрэг явдал болохоос өмнөхөн өчигдрийн хувьд Батлан хамгаалахын сайд PTX-ийн хувьд армийн чухал албан тушаалын генералуудаа ажлаас нь хөөсөн зэрэг ийм үйл явдал болоод байсан. За тэгвэл Трампын ямар ч төлөвлөгөөгүй бодлогогүй эхлүүлсэн дайны уршихаар Америкийн 13 цэрэг амиа алдаж дээр нь хэдэн зуугаар тоологдох цэргийн албан хаагчид шахтаж бэртээд байгаа бол өнөөдрийнхөө байлдааны онгоц Ираны суманд сүйрсэн мэдээ байна. За ингээд нисгчдийн хувьд мэдээж хувь зүйн тодорхой бос. Америкийн армийн зүгээс хийж байгаа мэдээлэлээс үзэхэд бол аврах 90 хаах ажиллагаа үргэлжилж байгаа тухай ийм мэдээ байна. За ямар ч тач энэ бол өчигдрийн Америкийн тагнуулын албадаас гаргасан Ираны армийн хүчин чадал тийм ч муудаагүй. За ингээд өнөөдрийн байдлаар бол Америкийн сүүлийн үеийн онгоцуудыг буудан сөнөөх чадвартай байгаа гэдгээ иранчуудын их харуулсан үйл явдал боллоо. За үүнээс өмнө ч иранчууд бол Америкийн байлдааны онгоцыг харуулсан онсон тухай бас мэдээлж байсан. За эдгээрийг бол мэдээж Америкийн тал ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй байсан бол өнөөдрийнхөө F-15 онгоц Ираны суманд орогдож унсан гэдгийг Америкийн албаны зүгээс мэдээлж байгаа. За ийм үйл явдлууд болж байна. За нөгөө төгөр энэ бол зөвхөн Ираны тэнгэрт Америкийн байлдааны онгоц сүнж байгаа анхны тохиолдол биш. За ер нь Америкийн цэргийн түүхэнд магадгүй Вьетнамын дайнаас хойшийнхөө Америкийн байлдааны онгоц сөргөлдөгч талын байлдааны суманд өртөж сүнж байгаа анхны тохиолдол болж байна. За ийхүү ямар ч тач Трампын Иранд өрнүүлж байгаа дайны дайчин бол Америкчуудыг маш ашиггүй ийм нөхцөл байдалд оруулж байна. За ингээд энэ цаашаа хэрхэн үргэлжлэх нь тодорхой бос. За ямар ч тач дэлхийд дахины хувьд бол 4 сарын 6-ны даваа гарагт Трампын тогтоосон хугацаа дууссан дараагаар Америкийн арми ямар аргамжаа авахыг хүлээж байна. За ямар ч тач энэ болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй маргаашийн 7 хоногийн том мэдээгээр иргэн мэдээлэх болно. Өдийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээгээр маргаашийн мэдээгээр дахин уулзъя.